Энэ удаа бид дугаараа Мишель Экспо группийн дэргэдэх Мишель клубийн тамирчидтай хамтдан эхэлж байна. Яагаад гэвэл өнөөдрийн тулаанд манай нэвтрүүлгийн хамгийн залуу тамирчид, хамгийн залуу оролцогчид гэж нэрлэгдэж байгаа. Мөн хамгийн өс гэрээдүйтэй мундаг тамирчид болох гараагаан эхэлж байгаа тамирчид тулдана. Өөрөөр хэлбэл манай нэвтрүүлгийн хамгийн залуу оролцогч 15 настай Инхбат мөн түүний өрсөлдөгч Мишель клубийн тамирчин Бархас бат нар тулдана. Эрхэм мөндөд үзэгчид та бүхэнд өнөөдрийн тулаан хамгийн гайхамшигтай тулаан болно гэдгийг би амлах байна. За ингээд бэлтгэл ер нь ямар шиг байгаа вэ? Оройны тулаандаа ер нь яаж бэлдэж байна? Гайгүй сайн бэлдэж байгаа. Өрсөлдөгч тамирчны талаар ямар бодолтой байгаа вэ? Өрсөлдөгч тамирчин бол надаас намхан тэгээд ер нь өрсөлдөж мөрсөл боломж байхгүй л гэж бодож байна. Энэ үед л илүү гэж өөрөг. Мишель клубийн тамирчид бол маш их хүчтэй тамирчид байдаг гэж манай нэвтрүүлгийн оролцогчид бүгд нэгэн дуугаар баталдаг. Ер нь өнөөдрийн тулаан ер нь ямар хөө болох бол тулааны талаарх тактикийг ер нь боловсруулав. Манай тамирчнууд бол би жижигтэй ордон бас спортоор хичээлж ирсэн маань тодорхой хэмжээний бас мэдлэгтэй бас барилддаг хэсгээр бас хөл зураад авах ч юм уу тиймэрхүү юм бол байх бах. Манай аргагүй сүүлийн 2 жил тасалдаггүй бэлтгэл сургуультай байсан. Гайгүй уралдаанд хэмжээнд ороод амжилттай оролцож байгаа. Тийм. Тэгээд өөрсдөө тамирчин зүүн хүрэлтэн билээ. Манай хэмжээнд тэгээд тэрэнд тарлаа бэлтгэл сургууль хийж байгаа да. Ер нь лаасүр маань урдлын тулаанууд дээр өрсөлдөгчөө буулгаад авсан байж байгаа. Тийм Мишель клубийн тамирчдаас оролцож байгаа 3 тамирчнаас. Ер нь Бархас бат дүүчин өнөөдрийн тулаанд хэр сайн тулдах бол ер нь юу гэж бодож байна? Өнөөдрийн тулаанд бол ер нь сайн тал нэг гэж бодож байгаа. Бэлтгэлээч ер нь сайн хангасан. Ах нартайгаа ер нь сайн сорилт спарринг тулаан их сайн хийсэн. Тэрэн дээр ер нь илүү сайн үтсэн байгаа. Ер нь өрсөлдөгч бол ер нь дутуу гаргачих гэж бодож байгаа. Тэ. Ер нь тийх боломж бүрэн дүрэн байгаа гэж бодож байна. За шижир эрдэнэ маань тун удахгүй бас учраатайгаа тулааны хийх гэж байгаа тий. Тэгэхээр лаасүр маань тулдаад ялцсан байна. Одоо өнөөдөр Бархас бат тулдах гэж байна. За тулдаад гараад ирэх юм бол үндсэндээ өөрөө л тулдах шанс одоо ялах шаардлагатай болж үлдэнэ гэсэн үг тийм үү? Тий. Тэгээ ямарчсан тэгээ өрсөлдөгчтэй ямарчсан сайн тоглоно. Тэгэх юм бол би ялчих юм бол баг манай клубын тий. Тэгээ баг 3 тамирчин финалд үлдэх юм лээ. Тэг ямарчсан өөртөө бол итгэлтэй байгаа, бэлтгэл бол сайтай байгаа. Ямарчсан бишээл гэх юм бол баг манлайлна. Энд бол итгэлтэй байгаа. Бархас бат дүүгийн хувьд юу гэж бодож байна? Бархас ер нь бэлтгэл сайтай байгаа. Энэ ах нартайгаа тэ байнга спарринг хийгээ боо хийгээд ер нь бид нар яг бэлтгэлээ ер нь энэ 100 амраагүй шүү дээ. Ер нь бүгд бэлтгэлтэй байсан. Тэгээд бас тэмцээн уралдаан гээд. Тэгээ Бархас бол ер нь ах нартайгаа бол ер нь их үзээтэй, өгөө аваатай байгаа. Тийм учраас бол тэг Инхбат гээд тэр хүүхдийг бол миний хувьд бол баг дутуу гаргачих байх л гэж бодож байгаа. Тэгээ тийм итгэлтэй найдвар бол тавьсан байгаа. За ингээд эрхэм мөндөд үзэгчдээ SBN телевизийн цэнхэр дэлгэцээр та бүхэнд хүрж байгаа раунд реалити шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Өнөөдөр манай нэвтрүүлгийн хамгийн залуу тулаанчид рингэн дээр учрах болно. Раунд реалити шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Тун удахгүй Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Империал 2010 тэмцээнд Монгол улсаа төлөөлж файтингийн төрлөөр эх орныхоо дивизион дээр гадаадын шилдэг тамирчинтай гар зөрүүлэхээр сонгогдсон тамирчин цогт баяртай бид уулзаад байна. За тэгэхээр раунд реалити шоу нэвтрүүлгийг ер нь үзэж гэнэ үү? Үзэж байгаа. Цаг заваараа SBN-ээр гарч байгаа. Тэгээд суугаас алдаад үзэж байгаа. Зорж үзэж байгаа. Ер нь одоо ингээд тун удахгүй 2010 Империал 2010 гээд тэмцээн болох гэж байгаа. Мэдээж тамирчин хүн тэнд орохоор сонгогдсон байгаа болохоор бэлтгэл хангаанд л одоо бэлтгэлээ хийгээл явж байгаа бах тийм үү? Бэлтгэл ер нь ямар хөө шатантай байна? Бэлтгэл ер нь яг ер нь хэд базаагаа явж байгаа. Тэгээ яг тэмцээн болоход бол бэлтгэл ер нь 100% хангах чинь тий миний хувьд бол ямар тамирчинтай тоглохоор болсон байгаа вэ? Тамирчин Солонгос ер нь гэж байгаа. Солонгос тамирчин талаар мэдээлэл авсан уу? Одоогоор удаагийн нь бол өгөөг байгаа. Тэгээд хэд хоногоос өгнө гэсэн надад. Тэндээс л харж байгаа. Тэгээд бэлтгэлээ энэ. Тэгэхээр би чамайг бас үндэсний бөхөр барилддаг сонс ер нь яаж яваад энэ файтинг гэдэг төрөл рүү ер нь яваад орчихвоо. Хамгийн анх би нэг сонсогчийн алдраар орж